Дундгов аймгийн засаг даргын тамгын газар. Онцгой дэмжлэгчдийн даргын жишээлбэл энэ бүтцсэн хэлбэрээр аврах гал төмрөнд хавар ангийн салаан зөрчил нэрийн сургалтыг 2024 оны 3 сарын 28-ны өдрөөс 29-ний өдөр хугацаанд энэ Дундгов аймгийн онцгой эдийн газартаас зохион байгуулж байна. Энэ сургалтаар бол энэ аврах гал төмрөнд хавар салаан зөрчил нэрийн манлай айлал ур чадвар эрчим болон энэ албаны мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, албаныхаа бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх. За ийм зорилготойгоор өгөх сургалтыг бол манай онцгой эдийн газар дээр ингээд бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж байна. За энэ сургалтаар энэ өмнөд бүсийн 6 аймгийн нийтдээ 30 гаруй багш буюу салаан зэрэгч ингээд энэ сургалтанд хамрагдахаар бэлтгэл ажиллагаагдаад өнөөдөөс ингээд сургалт эхэлж байна. За онцгойлын байгууллагын гал төмөр унтраах аврах ангуудын салааны захирагч буюу салаан захирагчийн туслах хамгийн анхан шатны нэг гал төмрийн дуудлага дээр одоо салаа бүлгээ өдөр очиж байгаа энэ албаа агчийн сургалт бол яг бүсчилсэн хэлбэрээр бол анхудаа зохион байгуулагдаж байгаа. За өмнө нь бол цахим хэлбэрээр бусад хэлбэрээр бол зохион байгуулагдажсэн. За энэ удаагийн сургалт бол бид нар албаа агчдаа чадваржуулах, давтан сургалт зохион байгуулах 2 өдрийн сургалт байгаа. За эхний өдөр бол үндсэндээ гал унтраах энэ үйл ажиллагааны тогтолцоо, за шинжилэн найруулагдсан энэ дүрм журам эрх зүйн баримт бичигтэй холбоотой. За өдөр тутамд мөрдөгддөг энэ эрх зүйн зохицуулалттай холбоотой онлайн хичээлүүд орогдно. За 2 дахь өдөр бол үндсэндээ бүтэн дадлага буюу хөндрүүлсэн нөхцөл, одоо цаг агаарын хөндрүүлсэн нөхцөл, за байгалийн объектын хөндрүүлсэн нөхцөл энэ гал унтраах үйл ажиллагааг анхны шатны нэгжээр өдөрж байгаа энэ шадар дарга буюу гал унтраах өдөртөгч нар ямар арга хэлбэрээр зохион байгуулахын гэдэг чиглэлээр сургалт зохион байгуул. Мэдээж сургалт бол одоо сургалт явагдсны дараа тодорхой үр дүн одоо зорилго төрсэн байх ёстой. Эргээд энэ албаа агч маань нийт онцгой эдийн байгууллагын хэмжээнд энэ ажиллаж байгаа галсан өгч аврагч нарын бол анх шатны мэдлэг цаашаа түгээх бол нэг үгээр бол цааш эргээд сургагч багш хэлбэрээр гэдэг юм уу те энэ чиглэлээр бэлтгэж байгаа учраас тодорхой хугацааны дараа шууд гардаг юм гэхэд одоо тодорхой хугацааны дараа бол үр дүн төрнө гэж ойлгож байгаа. За үндсэндээ онцгой эдийн байгууллага 5 бүстэй. За нийслэлийн бүсийг бол бид зохион байгуулсан. За өмнөд бүсийг бол 2829 зохион байгуулж байна. За баруун бүс ингээ хойд бүс, зүүн бүс гэдэг ингээ цаашаа зохион байгуулж явагдана. Өдрийн онцгой ерхий газрын даргын тушаалаар төв орон нутгийн онцгой байдлыг байгуулдаг гэдгийг салаан зэрэгч нарын 2 өдрийн сургалт үргэлж байна. За энэхүү сургалт нь одоо салаан зэрэгч нарын ур чадварыг дээшлүүлэх, багаар ажиллах, хамтын ажиллагааг дэмжих ийм сургалтын онцлог болж байна одоогийн байдлаар хүргэжлж байна. Дундгов аймгийн гал төмөр унтраах аврах 25 дугаар ангид 5 дахь жилдээ өргөх хүсэж байна салаан зэрэгчээр. Энэхүү сургалт нь болохоор эхний өдөр нь дандаа танхимын буюу одоо бидний мартсан байдаг юм уу тиймнүүдийг сэргээж өгөөд 2 дахь өдөр нь тэрийгэ дадлага ажил болгоод бид бүгд одоо нэг баг болоод одоо хоорондоо мартсан сансан юу гэдгийг тэрийгэ нэгэндээ сануулах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, сайжруулах ийм онцлогтой сургалт болж байна. Салаан зэрэгчийн хамгийн гол үүрэг нь гэвэл тухайн одоо гамшиг осол дээр өөрсдөө аюулгүй байдлыг хангаж бид ард иргэдэд аюулгүй байдлыг хангах учраас хамгийн нэгдүгээрт гамшигын голомт дээр одоо өөрсдөө 9 минут очих тэгжээж одоо ард иргэдийн одоо эд хөрөнгө амь насыг аврах тийм гол үүрэгтэй. За өмнөд бүсийн салаан зэрэгчнэрийн сургалтанд Баянгар аймгийн онцгой эдийн газрын гал төмөр унтраах аврах 72 дугаар ангийн салаан зэрэгч байна. Баянгар аймгаас 3 салаан зэрэгч энэ сургалтанд оролцож байна. За миний би онцгой эдийн байгууллагт 14 дахь жилдээ ажиллаж байна. Дэд ахлагч азуудын ахлах цэцлэг цол хүртэл ажиллаж байна. 2020 онд 90 хайх бол аврах бүлийн дараагаар ажиллаад 3 жил болоод лодын салаан зэрэгчээр ажиллаж байна. Ингээд одоо 1 жил болж байна. Салаан зэрэгчээр. Энэ сургалт их маш өгөөжтэй сургалт болж байна. Одоо өмнө төсөө бүсчлээд салаан зэрэгчийн сургалтыг хийдэг байсан. Энэ жилийн анх удаа хийгдэж байна. За тэгээ зарим нэг аймгийнхаа салаан зэрэгч нартай цагаан танилцаад турсаа солилцож байна. За өчтөр болохоор 28 ондын одоо бүтэн танхимын сургалт явагдсан. За тэрэн дээр олсон мэдлэгээ одоо өнөөдөр дадлага хөндрүүлсэн байдлаар амьсгалын бие даасан төхөөрөмжтэй одоо ингээд ажиллаж байна, баг тавагдаад. За бид нар өөр нь ажиллах, аврах ажиллагаанд өөр нь багаар ажиллах ур чадварыг эзэмсэн байх хэвээр. За тэгээд аймгийн салаан зэрэгч нарын хооронд нь хойлоод одоо жишээ нь 5 аймаг нэг баг болоод за тэнцэнээсээ сайхан хоорондоо хамтарч аврах ажиллагаагаа цоон байгуулж одоо энэ дээр их туршлага суралцаад одоо их юм сурж авч байна бид нар. Сургалтанд Дөвөр аймгаас ирж оролцож байгаа 12 дугаар ангид ирж оролцож байгаа. За салаан зэрэгчээр ажиллаад би 2023 онд Хотод ирэх сургуулийг төгсөөд за гал төмөр унтраах аврах 12 дугаар ангид томилогдоод одоо 8 орчим сар салаан даргын ажлыг хийж байна. За энэ сургалтын онцлог болохоор материалын бааз манай Дундгов аймгийн сайтай байна. Тэгээд ерөнхийдөө практикаар болон онлоор маш хэрэгтэй мэдээллийг эрдэмтэн одоо багш нар сургалт хийж байгаа зааж байгаа багш нар маань үр дүнтэй сайхан оролцож манай Дундгов аймгийнхан маань бас сайхан зохион байгуулж байна. Дундгов аймгийн
засаг даргын тамгын газар